Oggy and the Cockroaches бол энэ дэлхийн хамгийн галзуу хүүхэлдэйн кино. За надаар хэлүүлдэггүй та бүхэн маань бүгдээрээ Oggy гэдэг энэ хүүхэлдэйн киног мэдэх байх. Би бол хувьдаа зөндөө үзэж өссөн, та нар ч бас ялгаагүй үзэж өссөн гэдэгт итгэлтэй байна. За тэгвэл энэ хүүхэлдэйн киног өнгөцгөн юу ч бодохгүй харахад их хөвгчлөлтэй гоё хөөрхөн үзүүштэй харагддагч цаанаа маш гаж бөгөөд эвгүй хүүхэлдэйн кино болж таардаг. Ямар ч тач эхлээд хэдүүлээ дөрүүдтэйгээ танилцъя. Энэ бол киноны маань гол дүр Oggy, тэр бол эрэгтэй муур, гүзээ мүзэдээ бас тэгж жагаад. Харин энэ бол Jack, Oggy-гийн хамгийн сайн найз, арай болчлог гоё биетэй эрэгтэй муур. За дараагаар нь хэдүүлээ хүүхэлдэйн киноныхаа эсрэг дүрүүд болох 3 Жомтой танилцсанаа. Тийм ээ, та нар буруу сонсоогүй, хэдүүлээ Жомнуудтай танилцсан. Диди болох бүдүүн Жом, Joey буюу хахлагч Жом, Marky хэмээх хөндөр Жом. Манай гурав хэдийн муухай нохоо зантай тэгээд эсрэг дүрвэж олох шигсэн гол дүрийн залуу Oggy бол бас хаяа нилээн тусалдаг. Энийг нэдүүлээд дурдахгүй өнгөрөөж болохгүй. За эдгээр дүрүүдээс гадна нэмэлт дүрүүд мэдээж мэрсэр байгаа. Жишээлбэл Olivia гэдэг эмэгтэй муур байдаг. Энэ охинд Oggy бүр амар хайртай. Үххээс ч буцахгүй гэдэг амжаа. Даач манай Olivia бас их Oggyд нүүр өгөөд идэг юм өө хөөрхий. Дараа нь болохоор Oggy-гийн хөрш айл Bob. Хаяа хөрш, хаяа дайснууд, хаяа танихгүй хүмүүс гэл ер нь янз янз дөө. Тэгснэ амар таргаан сүртэй гинжтэй. Ер нь аль гангстер байрны нохой. За ингээ миний танилцуулах сүүлийн дур бол Lady K, эмэгтэй Жом. Энэ эмэгтэй Жом болохоор нэг харагдаад байдгүй, тийм болохоор нэг сүртэй чухал дүр бол ерөөсөө биш. За ингээ Oggy хүүхэлдэйн киноны дүрүүд нэг иймэрхүү байдаг бах нэ. Одоо хэдүүлээ хүүхэлдэйн киноны үндсэн түүхийг нь ойлгоцгоё. Oggy гэдэг муур хүний ертөнцид амьдран суудаг. Oggy-гийн амьдран сууж байгаа гэр орон хөргөгч хоол бүгдээрээ жинхэнэ амьдралын хэв маягтай. Ганц ялгаа нь болохоор жинхэнэ амьдрал дээр муур хоёр хөлн дээр алхах, буудан дээр сууж телевиз үзэх мэтчлэн зүйлийг хийдэггүй. Энийг эзрүүцэх хүмүүс байгаах. Муур хоёр хөлн дээр алхадсан штэ. Муур ч гэсэн ингээ буудан дээр хөвтөө телевиз үздэг штэ. Үгүй миний хэлэх гээд байгаа зүйл нь болохоор хүн шиг өдөр хоногийг ажиллаж хөдөлмөрлөж өнгөрүүлдэг. Муур чинь зүгээр шээж багаал хөөрхөн зарилаад ээж идэхгүй. Oggy бол тийм биш, харин бүр хүний амьдралтай. Бас яагаад ч юм жирийн иргэд энэ амь орцсон амьтдыг тоосон шинжгүй хамт оршин тогтноол яваад байна. Яагаад энэ бүүмэд нэлээд ярвхтай. Хэрвээ бид нар нухацтай бодоод тунгаагаад ухаалгаар энэ хүүхэлдэйн киног үзвэл логикийн алдаа маш их байдаг. За ингээ та бүхэндээ би Oggy-гийн Kitchen Boy гэдэг ангийг ярьж өгье. Энэхүү анги дээр Oggy маань ресторанд тоогооч хайж байгааг хараад тэнд ажиллахаар сонирхдог. Тэгсэн чинь энэ рестораныг нөгөө хөрш айлын Bob ажилладаг болтой. Bob маань Oggy-г CV ажлын тодорхойлолт бакалавр энэ төр шалахгүй, ер нь юу ч шалахгүй шууд ажилд авчдаг. Хэрвээ жинхэнэ амьдрал дээр ийм амархан ажилд орчдөг байсан бол хинч альва зүйлийг сурч судлах шаардлагагүй болох хаа тий. За тэр чи яах вэ? Ямар ч тач ажилдаа ороод эргэн тойрондоо танилцсан чинь энэхүү ресторанд Bob зөөгч бас менежер ажиллаа хийдэг. Энд нэг залуу тоогоочийн ажиллаа хийдэг болж таарна. Товчондоо л хоёрхан ажилтнтай одоо нэмэгдээд гурлаа. Тоогооч залуу болохоор ургамал цэцгийн хооронд нь хойлоод 9 шидийн л хоол идэх залуу байна. Oggy маань бошуухан ажилдаа ороод сонгон сармис хэрчих 100 ресторанд Olivia үйлчлүүлэн орж ирнэ. Сайн бүхний хажуугаар муу үргэлж байдаг шиг хаанаас ч бүүмэд нөгөө 3 Жом бүр бүхэлдээ ресторанд орж ирээд өмүүлээд эхэлнэ. Өмүүлж байгаа Жомнуудыг Bob бас тоогооч залуу ерөөсөө олж харддаггүй. Хөөхий нөгөө Oggy ч анзаараад харсан болохоор хөөж цагдаад рестораныхаа нэрүндийг бодоостой. Бүхэлдээ хоолны газрын байж хорхоо шавжны зохицуулт байхгүй. Нөгөө шинээр орж ирсэн тоогооч нь алах гайл гүйж байна. Энэ хооронд Olivia сайхан шүл захиалаад тоогооч Oggy хоёр маань хоолоо хийжсэн нөгөө муу Жомнууд чинь шүл рүү шумбаад орчноо. Oggy шүлийг таглаад Жомнуудыг боцолгож алхачихсэн чинь тоогооч ирснээ өргөс тэмхтэй шүлөө ууж үзээд за янзын гэд яваад өгнө. Жомтой шүл ууснаа янзын гээ яваад өгдөг наацтай. Шүлөө батлаад бүр цаашаа Olivia төртөл гаргаж өгсөн Жомтой шүлийг нь Olivia уучаад бас л янзын л гин. Яг ингэ бодоод үзвэл муур бол Жомыг гоё гэж амталж болно. Энэ хүн яагаад Жомыг гоё гэж амталсан бэ? Маш хачирхалтай. За дараагийн хоолой хийх гэдэл Жомнууд ахлах тоогоочийг хөлдөөгөөд Bob орж ирснээр Жомнуудыг хараад ухаан алдчихна. Цаана нь үйлчлүүлэгч үлээгээд гал тохон дотор харин ёстой эвгүй нөхцөл үүссэн энэ цаг мөчөд Oggy маань зориглон байдлыг гартаа авч Жомнуудаар паста хийждэм да. Ингээд хийсэн хоолой үйлчлүүлэгчтэй ухсан нөгөөтгөнд нь таалагдаад ахлагч тоогооч Bob хоёр гарч ирээд амстал үнэхээр амттай байна. Үүний ачаар Oggy рестораны ахлах тоогооч болдог. Ингээд энэхүү Kitchen Boy гэдэг анги дуусч байгаамаа. Зиноно чи яагаад энэ хүүхэлдэйн киног муулаад байгаа юм бэ гэж асууж байгаа хүмүүс зориулж хэлэхэд дөнгөж сая Oggy албан ёсны хоолны газарт Жомоор хоолоо амталж хийснийхээ үр дүнд ахлах тоогооч болчихлоо. Энд та нарт ямар нэгэн асуудал харагдахгүй байна гэж үү? Жомыг айгүй гоё хорхой хөөрхөн амтан гэж бодож байгаа хүмүүст ханд сонирхуулахад жинхэнэ амьдрал дээр Жом гэж нэг иймэрхүү амтан байд юм а. Хоолны газар дээр нэмдгэн Жом байж боломгүй зүйл. Одоо би та бүхэнд Sun City гэдэг ангийг нь ярьж өгье. Oggy-гийн маань амьдрал суудаг хотхонд хар үүлнүүд цугларч аянгад бороо орж ийнэ. Гэхдээ Oggy-гийн байрны дээр яа гоё нарны дөрвөлжин зай үүссэн байдаг. Яаж энэ дөрвөлжин зай ингэж төгс үүснээ би хэлж мэдэхгүй байгаа ч хүүхэлдэйн кино юм да. Энэ гоё нар гарсан боломжийг ашиглаад Oggy маань сайхан наран шарлага хийгээд ивчиж хахад түүний найз Jack гарч ирээд модон жорлонг нь авснаа гэрийнхэн нүүдэн тавиад бизнес эхлүүлчихдэг.
Огимаас ирсэн чинь нөгөө гоё нартай орон зайг нь Жак такс төлөвлөж бизнес хийгээд тэрүүгээр нэг хүмүүс цуглуулсан байна. Манай Оги тэгээ гайхаад урагшаа өөдрөгөө очоо нөгөө муу Жак ч мөнгө аваад хүмүүс оруулаа сууж ийн. Оги заргалтах гэсэн чинь Жак осон орлогын бүр өчөөхнээс өчөөхөн чинийг нөгөөд цаашаа буцаагаад явуулчихдаг. Мөнгө аваад буцаа байрандаа ирсэн чинь манай хүний сайхан хөвтдөг тэр шиг юмыг нь танихгүй бачка эзэлсэн. Би мөнгө төлсөн юм чинь энэ минийх гээд эзэгнээд болдгоо. Оги тэгэхээр нүгсэн баас наа чи минийх гэсэн чинь нөхөр нь юм уу найз нь юм уу бөөмөд нэг авраг юм гарч ирснэ. Оги маань зодох гээд хойноос нь хөөж эхэлнэ. Ингээд баахан хүмүүсийн дээрээс харайж гүүж яагаад азгүй юм болохоор тосон дээр альтраад дээш шийдэгдээ цэглхаан цэхүүлчихнэ. Сүүлдээ жоохон залхсан уу яасан манай хүн хүмүүсээс зайгаа барай сайхан нэг болонд очиод хэвцсэн чинь аяйгуу ядаргаатай бацан хажууд нь ирээд өдөөд яхаар нь босож очиод бөмбөгийг хагалцсан чинь аав нь гарч ирээд манай хүнийг зодоод хайчихна. Амьдрал минь ээж заллаа гэртээ орё доо хэмээн гэртээ ортол гэр дотор нүртэл тайван байлгахгүй албат аим шиг гэрт нь орж ирээд зургийн дарснаа мөнгө нэхэж зодоод телевизээ үзье гэсэн баахан юм шавж ирээд үзүүлэхгүй хоол идэх гэсэн хоолын зараад идүүлэхгүй ёо бүр яа игээд байгаа юм бэ хөөрхийж аваас энэ хэсгийг үзчихээ миний инээд бүр яагаад ч юм амар хүрээдсэн яагаад гэвэл бүр өөрийнхөө гэрт нь өөр хүмүүс бизнес хийгээд хахад ерөөсө заргалдаж чадахгүй тэгснээр тэр бизнес хийж байгаа хүмүүс нь бүхэл бүтэн гэрийнх нь эзэн Огитэй заргалдаад зодож модоод байдаг нас те нэг талаараа бол амар өрөвдөлтэй готормаар харагдаж байгаа. За ямар ч тааш манай Огигийн төвчээр барагдаад 3 жом дээрээ очиод мөнгө өгч тохиролцсноор манай 3 хүмүүсийн зугаатай цагийг аимшигт цаг болгон айлгаж зүхтайлгаад хүмүүс бүгдээрээ жом арсан уурандаа Жакийг зодоод мөнгөө буцааж аваад яваад өгнө. Бас дээрс нь нөгөө гой дөрвөлжин үүлний зайн алга болоод Жаки гэртээ оруулахгүй шангийн нүртээснээр энэ анги дуустгаа. За дараагийн ярьж өгөх анги маань болохоор Ghost Hunt гэдэг анги байна. Оги маань гэртээ сайхан аим шиг кино үзээ суужсэн жомнор манай үнийг тоглоомоор айлгах гэж оролдоно. Ихэнд нь Оги мэдээж дургуйзаа хойноос нь хөөдөг. Тэгээд жомноо дахианы махан дотор орж нуугдаад Огиг ч ёстой сайхан дөнгөчлөө гэсэн харин эсрэгээрээ Оги гаднаас нь маш хэрцгийгээр балбиш нүдээд эцэст нь 3 жомыг алаад хайдаг. Олон жил хөөцөлдөж тоглосны эцэст нь муусан жомнуудыг алаад булж мулхтаа хүртэлх хор шартай балбиш малбаастай. Даанч тэргэл саранд булагдснаасаа болоод ч юм уу яагаад ч юм нөгөө 3 намлаад сүнс болон хуурна. Манай 3ч бүх насраа жижигхэн биенээсээ болоод Огид дээрлэхүүлсэн биш. Одоо жинхэнэ өөдөөс нь би жижигч бэлчээр том шүүгээд дээрлэхэж эхэлнэ. Огиг шүдээ угааж явах зур нь хайртай охиныхон дүр төвөрснөө гинт жомны дүр төрхөө илчлээд ханыг нь нурааж цааш нь оруулаад жацаг алдтай хүүхдүүдтэй болгоод өрөөнд нь тисэлж дэлплээд байж бол хамаг муухай ярахчаан тамлалыг мэдрүүлнэ. Энэ бүх үйл явдлын эцэст Оги бүр амар айгаад өөрийнх нь хамгийн аюулгүй бөгөөд нууцлаг өрөө олох 0-д орж сууна. Харамсалтай 0-дож 50 сууж чадахгүй жомнуудад тамлуулаастай. Хэсэг хугацааны дараа жомнууд хоолны завсарлага авахд Огийг гэрийнхээ номын сангаас дахин амлуулах номыг олж аваад жомнуудын цогцыг буцаан авчирн нэг хараалтай ч юм уу сонин хивсэн дээр дахин амлуулах шившлэг уншаад жомнуудыг буцаан амлуулдаг. Яг энэ хэсгийг үзээд надад яг юу бодогдсон бэ гэвэл Огийн жомнуудаас хизээч салж чадахгүй юм байна дөө гэж бодогдсон. Яагаад гэвэл жомнууд үгсэн ч гэсэн сүнс болоод Огийг зовоох хэрэгтэй байгаа сте. Тэгэхээр Огийн нэг өсөндөө бүр эднэртэй хамт байхаас өөр аргагүй бүр тийм хараалтай гэсэн үг. Хөгшин болоод өөд болмолтлоо энэ аимшигтэй тамтай хэрцгийн орхонуудад амьдарсаар энэ гэдээ би л авч чадахгүй. Тэгсэн мөртлөө тэрийг ойлгохгүй Огийн маань амьлуулчаад бөөн баяр. За ямар ч тааж үхэл амьдралыг үзэж туусны дараа манайхан өстө гал хамууд болоод хамтдаа аим шиг кино үздэг. Даанч бүр тэнийг юм хайшаа нөгөө амьлуулдыг хөвсөө хураагаагүйгээс болоод үзчихсэн аим шиг кинонуудын дүр нь амилснаар энэ анги дуустдаг. Огийн хүүхдийн кино нь байж боломгүй логикийн алдаатай болохыг би маш сайн анзаарч дүгнэлээ. За та бүхэн маань миний хэлэх гээд байгаа санааг ойлгосон байх. Оги гэдэг энэ хүүхэлдэйн кино яавч жирийн хүүхэлдэйн кино биш байгаамаа. Галзуу, сэжгийн, аимшиг нар барах уу. Тэгээ дүгнэлтээр хэлэхэд хэдүүлээ анзаараад харвал өдөр тутамдаа үздэг зүйлс маань бас тодорхой хэмжээнд үнэхээр утгагүй аимшигтай байж болдго юм байна. Яг бити их юм бод тархиан унтраад үз эн чин зүгээр л хүүхдүүдэд зориулсан штэ гэж та бүхэн маань хэлж магадгүй байх. Үгүй дээ үгүй. Ийм юм үзээдээ сүүлдээ бүр над чиг галзуугаар болоод дуусч магадгүй шүү. Тийм болохоор хүүхдүүдтэй эсвэл дүүнэр найз нөхөдтэй ийм юм үзүүлж бас юу үзээд юу хараад байгаагаа тодорхой хэмжээнд ойлгож анхаарад ухамсарлахгүй бол ирээдүйд ямар нэгэн сөрөг үр дагавар үргэлж байх болно. Ядчил үзэж байгаа юм ойлгоод буруу зүгийг нь ойлгодог байцгаа хэдүүлээ. За тэгээ өнөөдрийн бичлэг маань энэ хүрээ дуусч байна. Надтай байсан бүх хүмүүстээ маш их баярлалаа. Лайк болон subscribe заавал дараарай. Мэдээж надтай холбоотой илүү их үзэх хүсвэл Kik-ийг маань дагаарай. Instagram-ыг маань дагаарай, Facebook-ыг маань дагаарай, YouTube-ыг маань subscribe хийгээрэй. За тэгээд өнөөдрийн бичлэг үзсэн хүмүүстээ дахин баярлалаа. Дараагийнхаа сонирхолтой бичлгүүдээр уулзтал түр баяртай.